За өнөөдрийн бичлэг дээр санхүү чирэг номын 15 дахь цуврал буюу хөрөнгө оруулалт ба эрхчлөлөө гэсэн номыг танилцуулах болно. Ализаны 15 дахь цуврал нь гарсан байна. Миний хувьд өмнөх 14 номыг нь 14 үлэнгээр уншиж ирсэн. За ялангуяа бизнес ба боломж гэдэг ном нь айгүй таалагдаад бас бичлэг болгож оруулж ирсэн. Тэр ном дээр хүүхдэд яг маш энгийнээр бизнес гэж яг юу юм бэ гэдгийг тайлбарлаад өгсөн. Гэхдээ арт талд нь бүр хамгийн гоё нь эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдтэй бизнес сэтгэлийг суулгаж өгөхөнд тулд яах ёстой бэ гэсэн аргуудыг гаргаж өгсөн байдаг. За энэ удаа ч гэсэн танилцуулах байгаа одоо хөрөнгө оруулалт ба эрхчлөлөө гэсэн ном дээр ч гэсэн яг өмнөх хэсэг дээр нь болохоор ингээд зурагт ном маягаар хүүхдэд хөрөнгө оруулалт гэж яг юу юм бэ, бизнес гэж юу юм бэ гэдгийг маш гоё энгийнээр өөр тайлбарлаад өгчихсөн. За тэгээ номынхаа арт талд нь болохоор эцэг их асран хамгаалагч нарт хүүхдэд одоо санхүүгийн зөв боловсролыг олгохын тулд ялангуяа энэ хөрөнгө оруулалт сэтгэлгээ, бизнес сэтгэлгээ гэдэг зүйлийг хүүхдэд суулгаж өгөхын тулд яах ёстой юм бэ гэсэн эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага гэсэн надад айгүй таалагддаг. За өнөөдрийн бичлэг дээр ч гэсэн хүүхдэд хөрөнгө оруулалт сэтгэлгээг суулгахын тулд яах ёстой юм бэ гэсэн 14 аргаас хамгийн шилдэг гэсэн 5 аргыг нь танилцуулах болно. Тэгээд санхүү чирэг номын яг бүх цувралууд дээр нь өмнөх хэсэг дээр нь номын зохиолч нь өөрөө мэдчилгээгээ бичсэн байдаг. Тэгээд номын зохиолчийн философи нь бас 1 сая хүүхдийг буюу одоо нэг үеийнхнийг л бид нэр санхүүгийн зөв боловсралтай, санхүүгийн зөв мэдлэгтэй болгочих юм бол тэр хүүхдүүд маань өөрсдөө санхүүгийн зөв боловсралтай учраас өөрийнхөө хүүхдүүдэд бас санхүүгийн зөв боловсралыг олгоод явах болно. Тийм учраас хэдүүлэл яг хичээгэл 1 сая хүүхдийг буюу одоогийн амьдарч байгаа яг нэг үеийнхээ хүүхдүүдэд л зөв санхүүгийн боловсрал олгочихоо. Тэгэх юм бол ирээдүйн маань бол ингээд улсын маань ирээдүйд оруулж байгаа маш хувь нэмрээ гэсэн тийм философитой хүү юм бэлээ. За тэгээд дээрэс нь энэ дээрээ бичихтэй биднэрт одоо ингээд жоохон бахтаа бол хүүхдээс санхүүгийн боловсрлоо, санхүүгийн талаарх мөнгө гэж яг юу вэ гэсэн мөнгөний талаар ихтгэл өмчлөг бол гэрээсээ л авч байгаа шүү дээ. Тэгэнгүүт хүүхдэд одоо багасаа мөнгө гэж зүйлийн талаар буруу ойлгочих юм уу эсвэл одоо энэ хөрөнгө оруулалт, бизнес гэдэг зүйлийн талаар нэг л буруу ойлгочих юм бол багтаа авсан жоохон буруу ойлголт нь ирээдүйд тэр жоохон буруу ойлголтыг засахын тулд маш их мөнгө, маш их цаг хугацаа, маш их эрч хүчийг зарцуулдаг. Тийм учраас багаас нь яг хүүхдэд санхүүгийн зөв ихтгэл өмчлөгийг суулгаж өгөх ёстой шүү гэдгийг маш сайн гоё мэдчилгээ хэлбэрээр тайлбарлаад өгчихсөн байдаг. Одоос тэг шинэ жил болж штэ тий шинэ жил нэлээд хүүхдээ одоо эрүүл мэндэд нь хортож чихэж юмс авч өгчснээс илүүгээр бараг санхүү чирэг номыг аваад өгчих юм бол яг хүүхдийнхаа санхүүгийн боловсролд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэсэн үг штэ тий. За тэгээд энэ ном болохоор 6-аас 12 насны хүүхдүүдэд зориулсан билээ. Өмнөх хувилбарууд нь болохоор яг ингээд 0-4 нас гэд яг насанд нь ингээд тохирчихсан номуудыг гаргаад өгсөн. Тэгэхээр яг манай хүүхд хэдэн настай лээ гэл хүүхдийнхаа насанд нь тохирсон яг тэр санхүү чирэг номыг аваад өгөх юм бол хүүхдэд оруулж байгаа нэр маш том хөрөнгө оруулалт авах болно гэж итгэж байна. За тэгээд үндсэн сэдвүүлэг оръё. Хүүхдэд хөрөнгө оруулах сэтгэлгээг суулгахын тулд яах ёстой вэ гэсэн чинь за нэгтгэх нь болохоор ингэнэ. Хүүхдтэй багаас нь зөвхөн өөртөө зориулсан санхүүгийн зорилготой болгох хэрэгтэй. За шууд мөнгө цуглуулаараа, баян болоороо, хөрөнгө оруулагч болоороо гэх биш хүүхд маань тэгээ санхүү эрхчлөөд хүснээрээ яг юу хийх юм бэ гэсэн зорилгыг нь өөрөөр нь гаргуулах хэрэгтэй ингэнэ. За жишээ нь зүгээр орлого их олдог ажил хийн. Их мөнгөтэй болно, том байшинтай болно гэдэг биш шүү. Ийм бол зорилго болохгүй гинэ. Хаана амьдрмаар байгаа, өдөртөө юу хийж баймаар байгаа, хэдэн улс руу аялмаар байна, хинд тусламаар байна, ямар хоббитой баймаар байна, ямар ур чадвар суралцмаар байна гэх мэт дурсамж, туршлага хоригдлуулах тал дээр нь төлхөө анхааран ярилцаарай. Тэгэхээр яалтчгүй инфо ном унших хэрэгтэй юм шиг байгаамаа. Одоо хөрөнгө оруулалт сэтгэлгээтэй болох нь гэл шууд хөрөнгө оруулалт хий гэх биш амар системтэйгээр явж штэ тий. Эхлээд хөрөнгө оруулагч сэтгэлгээг суулгаж өгөхийн тулд хүүхдээ өөрөнгөсөн зорилготой болгох хэрэгтэй. Ягаад хөрөнгө оруулах хийх гэдэг тэр зорилго, тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд хөрөнгө оруулагч болох гэдэг штэ тий. Тийм учраас инфо номыг уншсанараа ингээд системтэй явах юм шиг байна. Яг инфо ном унших бол системгүйгээр тий хүүхдэд шууд хөрөнгө оруулагч бол гэж хэлнэ. Харин эхлээд хөрөнгө оруулагч яагаад болох ёстой вэ гэдгийг ойлгох буюу тэр бүхнийг хүсэл мөрөөдөл зорилготой болгох хэрэгтэй гэсэн яг. Тэгэхээр системийнхэн дагуу явах юм бол маш үр дүнтэй шүү дээ тий. За хоёр дахь нь болохоор хөрөнгө оруулалтын талаар суур ойлголтыг хэлж ойлгуулаарай. За хөрөнгө оруулалт гэж яг юу юм бэ гэдгийг нь өөрт нь таарахаар ойлгуулаарай гэсэн юм. За энэ дээр бол ингэ үлгэр маягаар танилцуулсан учраас үлгэрийг нь уншиж өгөөд хоорондоо бас ярилцвал зүгээр тий. За жишээ нь гэсэн байна. Хөрөнгө оруулагчийн талаар яг тайлбарлаж өгөхдөө хөрөнгө оруулалт гэдэг нь мөнгөө илүү их мөнгө болгон өсгөхөд ашигладаг хэрэгсэл юм аа. Цалин болон бизнесийн орлого нь өөрөө гар бие оролцсон ажиллаж байж орж ирдэг мөнгө бол өөрөө ажиллаагүй байхад мөнгө чинь чиний өмнөөс ажиллан мөнгө олж ирэхийг хөрөнгө оруулалт гинэ. За бизнес хийх юм уу, ажил хийх юм бол чи өөрөө биеэрээ мөнгө олдог. Харин хөрөнгө оруулалт гэдэг зүйл бол чи өөрийнхөө хөрөнгө буюу мөнгөө
ямар нэгэн зүйл рүү ингээд оруулах юм бол тэр мөнгө чинь чиний өмнөөс ажиллаж агаад буцаагаад мөнгө чинь их болоод ирэхийг хөрөнгө оруулалт гэнэ гэх мэтчнээр ингэж энгийнээр тайлбарлаж өгөөрэй гэсэн байна. За хөрөнгө оруулалт сэтгэлгээг суулгах 3 дахь арга нь болохоор эхлээд өөртөө өг гэсэн үгтийг маш сайн зааж өгөх хэрэгтэй гинэ. За жишээ нь эхлээд өөртөө өг буюу өөрт ирсэн олсон мөнгө бүрээс хөрөнгө оруулалтанд хадгалж үлдээх ёстойг хэлж ойлгуулан үүнийг зуршил болгоход нь туслаарай. Хэлж ойлгуулаад зогсохгүй бас зуршил болгоход нь туслаарай гинэ. За дөрөв дэх арга нь бол түүх ярилцах гинэ. За түүхийг ярьж өг. Түүх ярьж өгнө гэдэг бол хүүхдэд мэдээж тархинд нь бол маш хэрэгтэй тий. Ялангуяа хүүхдэд одоо сайн хүний амжилтанд хүрсэн хүний түүхийг ярьж өгөх юм бол хүүхэд өөрөө тархин дотор тэр түүхийг одоо түүхийнхаа гол дүрийг өөрөө гэж бодоод төсөөлдөг учраас хүүхдэд бол эерэг тийм амжилтанд хүрсэн түүхийг уншиж өгөх маш үр дүнтэй байдаг. Энэ дээр ч гэсэн хүүхдэд хөрөнгө оруулалт сэтгэлээ суулгахын тулд түүх ярьж өгөх хэрэгтэй гинэ. За ямар түүхийг ярьж өгөх ёстой вэ гэсэн чинь хөрөнгө оруулалтыг багаасаа хийсэн, хийгээд амжилтанд хүрсэн болон бүтлгүүцсэн түүх хайж олон хамтдаа уншин ярилцаарай. За жишээ нь энэ ном дээр гарч байгаа түүхүүдийг бас бүр гүнзгийрүүлэн ярилцаж болно гэсэн байна. За 5 дахь арга нь юу вэ гэсэн чинь эдийн засагтай холбоотой сонин сэтгүүл, телевизийн нэвтрүүлэг, тийм бичлэгүүдийг маш их үзээрэй гэсэн байна. Тэгээд тэрэн дээр гарч байгаа зүйлийг ойлгохгүй байж болно. Тэгсэн чигсэн хүүхдтэйгээ хамт үзээрэй гинэ. Яагаад вэ гэсэн чинь тэрэн дээр гарч байгаа бизнесийн санхүүгийн, хөрөнгө оруулалтын талаарх үг хэллэг нэр томьёо нь үгийн сан тархинд нь сууж байхад зүгээрээ. Хүн өөрийн үгийн цар хүрээ хэмжээгээр л амьдардаг гэж үг байдаг. Үгийн цар хүрээгийнхаа дагуу амьдардаг гэнэ. Тэгэхээр эдийн засагтай холбоотой, санхүүтэй холбоотой тэр үг хэллэг нэр томьёог мэдчих нь хэрэгтэй учраас санхүүгийн сонин сэтгүүл нэвтрүүлгийг хүүхдтэйгээ хамт үзээрэй гэсэн байна. За энэ мэтчлэнгээр хүүхдэд хөрөнгө оруулалт сэтгэлгээг суулгахын тулд яах ёстой юм бэ гэдгийг маш дэлгэрэнгүй танилцуулж өгсөн байлээ. За та санхүү чирэм номыг хэрэг хүүхдэд авч өгөх хүсэх юм бол доорх дугаарлуу залхаа санхүү чирэм номыг захиалаад аваарай. За мөн Facebook, Instagram хаягийг би бас оруулчих. Та бүхэн тийшээ ороод өгснээрээ хүүхдтэй санхүү чирэм номыг авч өгөөд хүүхд та санхүүгийн боловсролд хувь нэмийг оруулаарай гэж уриалмаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.